Баянгол дүүргийн 23 дугаар хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган эргэн орчнос суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 23 дугаар хороонд хийсэн ажлын мэдээлэл амлан хүргэж байна. Автозам. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 10 аршилт 23.2 км автозамыг өргөдгөн шинжлэх ажил ихээр төлөвлөсөн. Энэ төсвийн хүрээнд 23 дугаар гэр хорооллын дундах буюу хоёрын замын хучлалтын ажлыг улс хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Тухайн замын урт нь 1.6 км бөгөөд явган хүний зам засварын ажлыг давхар хийж гүйцэтгсэн юм. Гэрэлтүүлэг. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 16 ширхэг цамхагт гэрэлтүүлэг шинээр суйрлуулахаар төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 23 дугаар хороонд энх хоёрын замаас 23 дугаар хороо руу салдаг уулзуур дээр 12-оос 15 метрийн өндөртэй 200-аас 300 ваттын хүчин чадалтай 10 талт тусгалтай цамхагт гэрэлтүүлгийг суйрлууллаа. Тогтчлт. Нийслэлээс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрх шилжиж ирсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 23 дугаар хороонд газ ойл шатуун түгээх станцаас дээш гэр хороол руу өгсдөг хэсэгт шинээр явган хүний шатыг хийлээ. Мөн 23 дугаар хороонд багц сургууль цэцэрлэгийн цогцлбор буюу 180 суудалтай 182 дугаар сургууль, 120 ортой 357 дугаар цэцэрлэг ашиглалтанд орсон. Тэгвэл иргэдийг аюулгүй зорчих боломжийг хангах үүднээс шинээр баригдсан багц сургууль цэцэрлэгийн цогцлборын хажууд явган хүний шатыг хийв. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.